За юу яцгаан guys. Олон юм яриад их уу. Part 13 руугаа орцгоё доо. Үзэхээс өмнө лайк сабаа дарж дэмжээрэй. Лим босс тэр дэгжин байрын тарган нөхрийг нэлээд ажиглаж харж байснаа. За энэний хүчний хувьд гүйл 1000 орчим юм байна. Гэхдээ яах вэ? Хүмүүсийг сайхан манлайлаад явчих чадхаар лотын ирээ байх шиг байна да. Энд нэг ихтгэл хүлээлгээд үздэм билүү гэж хэлдэг. Тэгснээ тэр залуу дээр очингуудаа ноён Чарлисээ би та нарт туслахаар ирсэн юм аа. Намайг зүгээр сахиусан тэнгэргээд ойлгочих болно. Би та нарт ээж үр тариа тарих талаар зааж өгөн гэдэг. Эргэн тойронд байсан хүмүүс бүгдээрээ л гайхас хин хараад одоо гоблин одоо бидэнд үр тариа яаж тарихыг зааж өгөх юм байх та ямар хачин хэрэг вэ гэж бодож байх зур Лим босс үгээрээ биш үйлдэлээрээ үзүүлэхийн тулд гартаа нэгэн үрийг гаргаж иртэйг. Доошоо газар шидэж хаянгуудаа Эфрея тушаал өгдөг. Эфрея шидэ ашиглаарай. Ойлголоо эзэн. Ариун шившлэг үлдэхэд хөрсөнд байсан өрөөд асар хурдтай ургаад үр жимс болж ургацаа авахар боллоо. Тэнд харсан хүмүүс бүгдээрээ л нийл шок болчлоо. Юу вэ? Энэ яагаад ийм хурдан ургach вэ? Бараг 3 жил зарцуул ургадаг зүйлийг зөвхөн нэг өдрийн дотор ирж хийчлээ штэ. Ямар гэчин гайхамшиг вэ? Ич хэдийг ийм зүйлд ашиглана гэж яста би нэрээ бодож байгаагүй. Баахан хүмүүс л турж өгч байгаа юм шиг газар сэндийчээд хідэн төмөс гаргаж ирлээ. Тэр ургац нь өмнөхөө бодвол хамаагүй том үржил чим сайтай ургац байлаа. Энэ бүх ургацыг харсан сахалтай байрын Чарльз ир нүдэн дээр нулимс цэлэрнүүлээ түүний өмнө аач нь холгүй эзэн минь би таны үнэнч боол билээ. Намайг эвэлдээ авч хайрлаач гэд нэг л сүр болж өгдөг. Лим босс за чи юун ч амар ясархуу юм бэ? Энэ өртөө эхлэл өөр надад үзүүлэх зүйл зөндөө байгаа. Чи над хүмүүстэйгээ намайг дагаад яваа гэж хэлдэг. Тэд хамтаа яваад малын чөчөөлөө очлоо. Эргэн тойронд баахан л зэрлэг бодонгууд Чарльз Лим боссод хандж байна. Хаанта энэ чи одоо юу вэ? Эдгээр зэрлэг бодонгуудыг ямар ч үржүүлэх шаардлага байхгүй шүү дээ. Эдгээр чинь тэглээсэн догшин ширвэн амт нь гаршуулгаж нилээ үдсэн ерөөсөө болохгүй байлээ. Ядж байгаад амт нь муу зүгээр хээр хайчхад ер нь болондоо ямар ч хурдан хөдөлгөөнтэй болохоор ерөөсөө ингээ эрхэндээ байлгаж чаддгүймаа гэж Лим босс тайлбарч хэлдэг. Лим босс та нар шиг тэний хүмүүс ч угаасаа ийм зүйл мэдэхгүй л дээ. Одоо чи намайг юу ихийг харж вэ гэснээ боднолоо ойртод өөрийнхөө залгигч гэх шидийг ашиглаж хоёр хөлийг нь хугалж авангуудаа за харсан уу юу харсан? Би энэ бодонгийн хөлийг хугалчлаа. Одоо энэ бодон хөдөлгөөнтэй байж чадахгүй өгсөн хоол болгоныг идээд байж байна. Яг ийм байдалтай 3-4 үеэрээ ийм байдалтай болонгууд намхан дөлгөөн болоод гахай болж ер нь бол өснөө гэж ойлгож болно. Би яагаад энэ зэрлэг бодон гаршуулах гад байгаа вэ гэхээр энгийн хонь ямаа өхөр адуу эдгээр амьтад жилдээ нэг л төл гаргадаг. Харин энэ гахай болохоор ойролцоогоор 10-аад нэг төрөхтэй 10-аад зулцаг гаргадаг штеп. Тийм болохоор ямар ч асуудал байхгүй гэж хэлдэг. Тэнд байсан бүх хүмүүс л нийл шок болоод бүгдээрээ л Лим боссын өмнө сүгдэн мөрхөн холгүй. Лим босс та урт удаан наслаарай, төм бомб наслаарай, хаантаан гээл толгой бүхэж эмгтээчүүд нь бүгдээрээ л Лим боссоо би 20 хүүхэд төрүүлэхэд бэлэн. Лим боссоо би 30 гоблины хүүхэд төрүүлэхэд билээ. Би танд өөрийн биеэ өргөж байна гээл охтууд нь ерөөсөө мөргөж сүгдэн холгүй байдаг. Лим босс эцэст нь ард иргэдийн итгэлийг олж чадсандаа үнэхээр их баярлаад дотроо болохоор за одоо эдгэр хүмүүсийг чи өөрийн гэсэн боолоо болгочлоо да. Үйл ажиллагаа дуусны дараа сүмлээ системийг ажилуулваа. Маш олон хүмүүсийг захирч нэгэсэндээ ард иргэдийн итгэлийг олж авсан. Бүхэл хүмүүс итгэж чамааг хаан мэд шүтэж өөрийн гэсэн бүх зүйлээ бариад гүйдэг болсон. Ургац хураалт бүхэл бүтэн 300% нэмэгдэж хүмүүсийн хүлээлтээс хэд давсан байлаа. Өрх болгонд ойролцоогоор та 2 им гахаа, 1 ир гахаа тарааж өгсөн. Энэний ачаар баахан хүмүүс л ад жаргалтай амьдарч хоол ундаар ерөөсөө дутагдаж гачигдахааргүй болсон. Баярлсан бүх эмэгтэйчүүд л талбай дээр гараад бүгдээрээ л жагсаалт хийж байна. Би таны цэргийн хүчин чинь тус нэмэр болмоор байна. Би хүүхдийг чинь төрүүлмээр байна. Би маамаата болмоор байна. Гэдэл баахан лооз лом барьсан хүүхнүүд бүгдээрээ л чамд амхандаа туслах гэж байгаа нь юм аж. Дараа нь хажуу талын шидийн улсын хүмүүс тагнуулж илгээгээд танаахыг судлаад баригдсан байдаг. Хажуу талын хөрш дайсны улсын бүгдээрээ л чам руу дайрах гад зэвсэг агсмаа бэлдээд
тохиромжтой цагийг хүлээж байгаа. Хагас жилийн дараа гэхэд ургац хураагдаж маш олон хүмүүс ургацаа давуулж авснаар хөл толгойгүй их найр наадам хийж хотын иргэд бүгдээрээ чамайг хуучин хаанаас илүү ихээр үнэлж аимшигтай том хорим наадам хийхээр болдог. Шин гоблинуудад ч төрөөд таны гоблинуудын айрамд нэгдэж таны гоблинуудын айрам өмнөх үеэ бодвол 50-100 дахин ихсээ. Хөгжил цэцэглэлт маш ихээр хөгжсөн тул хаан туусдаа яриа багтгааргүй болсон тул хаан туусын тэр авид байдаг газар дахин төлөвлөлтөнд орж хүмүүс бүгдээрээ тэнд тариалан талбай ферм гээд баахан зүйл ажиллаж эхэлдэг. Ингэснээр 1 жилийн дараа гэхэд та бараг супер эзэнт гүүрэнтэй дүүцэх хэмжээний хүчирхэг хаан тулсдаа болсон байдаг. Сөмлөөц дуусаж байна. Та 1 жилийн дараах руу шилжих үгүй юу гэсэн бичиг Лим боссын нүдэн тусч харагдаг. Лим босс ч хүлээж тэслэхүү сөмлөөц системийг ажилуулад ирээдүйн рүү яван оддог. Нүдэ нэгэд харлаа. Иргэн тойрноо харахад өөрөө алтан титэм зүүцэн хаан маш олон ард түмнийхөө өмнө зогсож байлаа. Уухайн дуу үнэртүүлсэн ард түмэн бүгдээрээ Лим боссоо та агуу шүү мандтугай та төм бөм наслаарай. Та болвол гайхалтай хаадын хаад билээ гээл ирчүүд нь бүгдээрээ орилж байхад эмэгтэйчүүд нь бүгдээрээ л би хүүхдтэй болмоор байна. Би гоблинуудын хүүхдийг төрүүлж танд 2 нэмрээ оруулмаар байна гэж цөмөөрөл уухайл нь орилж байдаг. Лим боссын сэтгэл нь хөдлөөд өөрийнхөө тарих угаад гаргаа ишлэж тийм ээ хэдий би муу гоблинч гэсэн та нарыг гиз сатгалан хүн болгоныг өсөхгүй дааруулахгүй байгаасаа гэж би үнэхээр хичээж байсан. Та нар бол миний хувьд бол хайртай арт түмэн билээ. Би хэдий хүмүүс зөөлөн хандгүй ч гэсэн та нар бол одоо бидний нэг хэсэг болсон. Харин би та нараас өөр эргэн тойрны хүмүүст болохоор тийм ч зөөлөн хандахгүй. Та нартаа үнэхээр их баярлаа гэд манай хүн сүр баатруулаад шүлсээ савиртал Эстонери лекц тавьж өгч байлаа. Манай хүн ч лекц тавиад байж байгаа үед айлс орж ирээд гоблинуудын тоо толгыг Лим боссод хэлж байна. Лим босс гобо тоолго явуулсан юм а. Доод түвшний гоблин 2 сая, дээд түвшний гоблин 30 мянга, баатарлаг түвшний гоблин 10 мянга. Харин сүүлийн жилд лорд түвшний гоблинууд ерөөсөө нэмэгдэхгүй байгаамаа боосоо гэж хэлдэг. Энэ талаар нь бодож байх зур цаанаас гоби охин гүүжирэнгүүтээ хаантаа баахан морьтонгуудын морины ирлиз юм уу юу юм баахан центаврууд хүрээд ирсэн байна. Ойролцоогоор 10,000 зэрэгтэй юм шиг байна. Яах вэ? Очих уу яах вэ гэж хаант хэлдэг. Лим босс яралтаггүйгээд очлоо. Тэгсэн чинь харин цайзны гадаа нэгэн эрхэмсэг дэгжим морины ирлиз болох центавр охин мэдчилж байна. Сайн байна уу хаантаа? Би энэ тэнд явж байхдаа танай хаант улсын талаар сонссон. Танай хаант улс идэж уух зүйл ихтэй. Маш сайн хаант улс гэж сонссон. Бид өөрсдөө амьдарч байсан газруудаа ихэнхийг алдсан. Сэлмийн хаант улс тулаанд ялагдсанаас хойш бидний газар нутгаас хөөсөн. Одоо бидэнд очих газар очих аягч алах. Ер нь жоохон зовж явж байна гэж учир байдлыг Лим боссод тайлбарлаж хэлдэг. Тэгснээ цааш үргэлжлүүлээд нэгсэндээ би танай улсад нэгтгэл санаатай байгаамаа. Лим босс байдлыг ажиж байгаа. Тэгэхээр өөртөө нь яриад байгаа Пиано гэх охины хүч чадал левел юу хийж юу чаддаг тэрийг нь харж байснаа сэрэмжлээд за энэ ч нэлийн хатуу самар байна да. Ер нь жоохон болгоомжтой хянуур хандахгүй бол болохгүй байх та. Ядчихад яасч гоё туурайтай би хаатай юм бэ гэд олзуурхан харж байдаг. Тэгснэ Лим босс би та нарт яаж итгэх юм бэ? Би яагаад танаа центаврыг авгийг өөрийнхөө хаант улсад нэгтгэх ёстой юм. Надад тэрийг тайлбарлаад өгөөч гэхэд центавр охин. Центавр бид нэр эртээр үеэсээ бүгд л маш үнэж байсан. Би танд өөрийгөө үнэж гэдгээ батланд харуулах болно гэд нүүрэндээ үл ялэг инээмсэглэл тодруулаад нүүр ам нь улаагаж очиваа. Центавр үнэж байдлаа батлахын тулд ер нь бол банзалдаг л жоохон соёлтой юм шиг байлээ. Цаанаас нь албатууд нь та яах юм бэ? Биднэрт энд ийш тийшгээ сайхан явж болно штэ. Хоол ундны асуудлыг шийдэн штэ. Эндээс холхоо гайгүйхэн нутаг бараадж болно штэ. Хоол ундны асуудлаас болоод өөрийнхөө үнцнийг унгаж болохгүй штэ та гэж ятгаж гардаг. Нэгэн шийдсэн Пиано охинч Лим боссод бүхнээ зориулгаа бэлдэж байх үед Лим босс ам нэгэд за яах вэ? Би яах вэ та нарыг энэ хаант улсдаа оруулж болно л доо. Гэхдээ нэг нөхцөл шаардна. Та нар манай улсад амьдарч байх үедээ зүгээр амьдрахгүй гоблинуудын төлөө бүхнээ зориулах болно.
шулуухан хэлэхэд миний гоблинуудтай ийм сүвтэй центавр болгон банзалдах ёстой гэж шулуухан хэлээд өргөчдөг. Энэ үгийг холоо сонсч байсан эрэгтэй кентавр дүрсхийн уурлаад чи ч одоо юугаа солиороод байгаа хулгайч вэ? Яасан чи бидрийг доромшоод байна уу? Алуу ч юм уу нааш гараад ирээ хоёлоо нэгэн эсрэг нэг тавилцъя гэж хэлдэг. Эдрээ бол зүгээр л дээшгээ гიშгэх гიშхүүр гэж ойлгож болно. Эднэртэй ер нь яаж харьцсан чи яа тийм. Сул дорой болохоор би юу ч хэлсэн миний нүсийг зөвшөөрөх болно гэд мань лимбос арга сэлээд за та нар хүсэхгүй байвал яваа зайлж болно заяа өөр нутаг мотог бараад ч яв заяа. Харин дахин 1 метрэл манай хаант улсын зүг рүү ойртох юм бол би та нарын хэнийг ч шууд алаад булаад хаяа шүү гэж хэлдэг. Эрэгтэй центаврын уур найцаар солигдож аваад мань ирж хөшиж орхитог. Лимбос цаашаага толгойгоо гултаалгаад явлаа. Тэгтэл цаанаас ямар хэцүү юм бэ? Бид зүгээр л хамгаалт хүсэж байна штэ. Өөр бидэнд юу ч хэрэггүй штэ. Хамгаалтаа. Ясан та нар хамгаалтыг тийм амархан гэж бодоод байна уу? Би энэ эзэнт гүрнийг байгуулах гэж маш их цус нүж, дайн дажин, маш олон зүйл золиолсон. Маш их золиосон дээр бүтээд би болсон зүйлээ. Тэгээд би одоо та нарыг хаан тус дотроо оруулангуудаа үнгүй байраар хангаад, үнгүй хоолоос тараагаад амьдрах юм уу? Энэ хороо дээр тэглэж гисэн үнгүй зүйл гэж байдаггүй юм заяо. Чи надаас ямар нэгэн зүйл авахын тулд надад ямар нэгэн зүйл өгөх ёстой. Гэхдээ яг би чамааг ийм холоос зэрэг ирсэн болохоор чи надад хааны төвшний гоблинуудын талаар мэдээлэл өгвөл би яг гоблинууд үржүүлэхэд зориулагдсан центавруудын тоо толгойг багасгаад өгч болох юм а гэж хэлдэг. Пиано охинч энэ талаар мэдчихлээ. Би мэднэ. Хааны төвшний гоблинуудын талаар. Эхлээд би тэрийг илгээс өмнө танаа ордон руу ч нэвдээд орчих л доо. Чи яасын надад нөхцөл тавиад байгаа юм уу? Чи өөрийнхөө байр суурийг мэдэрээ. Хэрвээ ийм зүйл болвол хоёулаа тохирцохгүй гэж ойлгож болно гэж пиано охиныг айлгахад пиано охинч за ер нь зүгээр шууд хэлж идаагаад манай Сэлмний хаант улсаас холгүйхан газар нэгэн гоблинуудын хаант улс байдаг юм шиг байлээ. Зэрлэг агуу гэж байгаа. Одоо болсноо хаан гоблино би орж болох уу гэд хэлвэ. Лимбос ч за та нар ингээд ордоо гэд хаант улс руугаа нэвтрүүлвэ. Иргэн тойрны хотоор явж байлаа. Битүүл баахан хүмүүс юм зарж исэн, дархан, уурлал, чимэглэл, хоол гээд худалдаа 8 асар хүчтэй хөгжсөн байлаа. Энэ тентхийн сонио хачин зүйлийг харж исэн бяцхан центавр пиано хичээ энэ гоблинуудын арим үнэхээр их амар хөгжсөн байна. Энэ тэнд яасан гой зүйл харагдсан бэ? Чимээгүй миний дүү. Гоблин моблин гэд хамаагүй ингэж дуудаж болохгүй. Зүгээр л энэ гоблинуудыг дагаад явхад болно. Пиано хааны ордонд орж явахдаа нууц санаа агуулж байдаг. За ямар тач эхлээд байр суурь олоод нэлийн хүчрхэг болох ёстой байна. Өөрийн хуучин усцсан центавруудын хаант улсаа дахиж сэргийх болон тэр хотол шүд зугаал энд тэсэл байж байхаас гэж бодож байлаа. Тэгтэл хажуу талаас нь бяцхан центавр төмөс авч явж исэн нэгэн залуутай мөргөлдөөд төмөснүүд нь шалаар нэг болвоо. Нөгөө өвдөж турж өгсөн байдалтай төмсийг шүүрээд идээд байна. Тэгснэ би энэ амьдралдаа ийм амттай төмөс ижиж байсангүй ямар гоё амттай юм бэ? Энэ мүү зэрлэг гахаа ямар амар гоё тансгалт юм бэ? Би ч энэ зэрлэг аханаас 7 дор байх юм гэж ойлаал идээд байлаа. Нэг мэдсэн чинь Лимбос ч гайхаж харснаа. Энд ч одоо юу болоод байна? Энэ гахааны ичинд явдаг төмсийг эднэр яагаад идээд байна гэж бодож байх зур. Хамт дагалдаж явж исэн центаврууд нь бүгдээрээ л бас олон хоног өлсгөлэн байсан юм уу? Эсвэл турж өгөх гээд байсан юм уу? Бөөнөрөө шаваал төмсийг идээд стонерээ ойлаал идээл байлаа. Ямар амттай юм бэ? Би амьдралдаа ийм амттай төмөс идэж байсангүй болж игэл энд хотод бүх насаараа сайхан дутагдаж гачдах зүйлгүй сайхан амьдрах юмсан гээл уйлал идэд байлаа. Лимбос тэднийг хараад өөр үцэндөө эдний одоо ямар хэцүү амьдрал туулсан болоод ч тэрөө ингэж малын тижэл идэж доош орох гэжтэй хөөрхий чаваар өргөдмөр амьтад юм даа гэж бодож байдаг. Лимбос цааш өргөжлүүлээд нэгэн суурин газар центавруудыг бүгднгийн дагуулад ирлээ. Центавруудын төлөөлөл пиано сая төмөс идсэн ёс зүйгүй байдлаасаа нилээд ичсэн болтой. Лимбосоо намайг үнэхээр их уучлаарай. Би тэсэлгүй тэрийг идчихлээ. Би хүүхэд байхасаа л модны хоолтоос өвс зулгааж иддэг байсан.
үнэндээ үнэхээр их гутардаг байсан. Тэгээд л би тэсэлгүй идчих боллоо. Дахиж ийм зохисгүй үйлдэл гарахгүй гэж хэлдэг. За зүгээрээ тэрэнд нэх чи юм бодоод байх хэрэг байхгүй. Та нарыг энэ газар амьдруулмаар байна. Энэ газар хүмүүс, гоблинууд байхгүй. Та нар энэ эрх дураараа амьдарч болно.